Байцгаана уу хүүхдүүдээ бид энэ удаагийн хичээлдэр зөв тогтол хичээлийн баттгал хичээлийг үзэх болно. Хичээлийн анхааралтай үзээрэй. Дараах үржүүрүүдийн утгыг олоорой. Дасгал 1. За энд 3 оронтой тоог 2 оронтой тоогоор үржүүлсэн үржүүрүүд байна. Багнан бичиглэлээр хамтдаа бичээд бодцгоё. 136 ба 24-ийн үржүүрийг олъё. Ингийн тулд 1-р үржигдэхүүнийг 2-р үржигдэхүүнээр үржүүлэхдээ эхлээд нэгжийн оронд байгаа тоогоор үржүүлнэ. 136-г 4-өөр үржүүлье. 544. Түүний дараагаар 10-ийн оронд байгаа тоогоор үржүүлнэ. 272. Уг хоёр тооны нийлбэр нь уг үржигдэхүүний үржүүр болох нь 3264 гарч байна. Дараагийнх нь 136 ба 49-ийн үржүүрийг олцгоё. Мөн адил нэгжийн оронд байгаа тоогоор үржүүлэн 136-г эхлээд 9-өөр үржүүлнэ. 1224. Түүний дараагаар 4-ийн цифрээр үржүүлнэ 544. За энэ хоёр тооны нийлбэр нь уг үржигдэхүүний үржүүр болно. 6664 гарч байна. 506 ба 18-ийн үржүүрийг олъё. Эхлээд нэгжийн оронд байгаа 8-ын цифрээр үржүүлнэ 4048. Түүний дараагаар 10-ийн оронд байгаа нэгээр үржүүлэхэд 506. Нийлбэр нь 9108 гарч байна. 511 ба 38-ийн үржүүр. Эхлээд мөн адил нэгжийн оронд байгаа 8-аар үржүүлнэ. 4088. 10-ийн оронд байгаа 3-аар үржүүлье. 1533. Уг хоёр тооны нийлбэр 19428 гарч байна. Дараах ногдурын утгыг олоорой. Одоо харин бүгдээрээ багнан бичиглэлээр эдгээр тоонуудын ногдурыг олъё. 3648 ба 24-ийн ногдур ингийн тулд эхлээд 36-д 24 хэдэн удаа багтах вэ гэдгийг тооцоолно. 1 удаа багтаж байна. За хаслаа. Ялгуур нь 12. За 124-т 24 5 удаа багтаж байна. 120. За 48-д 24 2 удаа багтана. Ингээд ногдур нь 152 гарч байна. Дараагийн тоо 23750 ба 95-ийн ногдур. 237-д 95 2 удаа багтаж байна. 475-д 95 5 удаа багтаж байна. 475. Тгийг тоонд хуваахаар тэг гардаг. Ингээд ногдур нь 250 гарч байна. 10455 ба 123-ийн ногдур. 1045-д 123 8 удаа багтаж байна. Ялгуур нь 61. 615 123 5 удаа багтаж байна. Ингээд ногдур нь 85 гарч байна. Дасгал 3. Хүснэгтэд тохирох тоог нөхөөрэй. Бид нар өгөгдсөн хүснэгтэд тэгш өнцөгтийн урт болон өргөн өгөгдсөн байна. Бид тэгвэл тэгш өнцөгтийн периметр болон талбайг олох нэ. Тэгш өнцөгтийн периметрийг урт өргөн хоёрын нийлбэрийг 2-оор үржүүлж олдог. Харин талбайг нь урт болон өргөний үржүүрээр олдог шүү дээ. Эхний багнанд байгаа тэгш өнцөгтийн периметрийн уртыг олъё. Ингийн тулд урт өргөн хоёрын нийлбэрийг олно 330 см. Түүнийг 2-оор үржүүлээд 660 см гарч байна. Талбайг нь олъё. 245 гүрчг нь 85. Энэ хоёрын үржүүр 20825 см² гарч байна. Хоёр дахь багнанд байгаа тоонуудын периметр болон талбайг олъё. Тэгэхийн тулд урт өргөн хоёрын нийлбэрийг 2-оор үржүүлнэ. Нийлбэр нь 1574 см. 2-оор үржүүлээд 3148 см гарч байна. Харин талбайг нь олохдоо хоёр тооны үржүүрээр олдог. Хоёр тооны үржүүр 141888 см² гарч байна. 3 дахь багнанд байгаа тоонуудыг периметр болон талбайг нь олцгоё. 530 ба 75-ийн нийлбэрийг 2-оор үржүүлээд 1210 см гарч байна. Харин 530 ба 75-ийн үржүүр 99750 см². 4 дахь багнанд байгаа тоонуудын периметрийг олъё. 125 ба 84-ийн нийлбэрийг 2-оор үржүүлнэ. Нийлбэр нь 209 2-оор үржүүлээд
418 см гарч байна. Уг 2 тооны үржүүр 10,500 см². Насгал 4. Хүснэгтийг ажиглаад нөхөөрэй. Бидэнд өгөгдсөн байгаа хүснэгтэд хуваагч, ноогдур, үлдэгдэл зэргийг олох нь байна. Эхний багнад байгаа тоонуудыг ажиглахад хуваагдагч болон ноогдур нь өгөгдсөн байна. Тэгвэл эндээс хуваагч болон үлдэгдлийг олохдоо хуваагдагчийг ноогдурт хувааж өгдөг. 76-г 5-т хуваахад 15 гараад 1 үлдэж байна. Хуваагчийн нүдэнд 15, харин үлдэгдлийн нүдэнд 1 гэж бичгэнэ. Дараагийн багнад байгаа тоог ажиглахад хуваагч, ноогдур, үлдэгдэл зэрэг нь өгөгдсөн байна. Тэгвэл эндээс хуваагдагчийг яаж олдог вэ гэвэл ноогдурыг хуваагчаар үржүүлж өгөөд үлдэгдлийг нэмдэг. Ингээд 1643 гарч байна. Дараагийнх нь хамгийн ихний багантай адилхан дасгал байна. Тэгвэл мөн адил хуваагдагчийг ноогдурт хувааж өгдөг байна. 27 үлдэгдэл нь 4 гарч байна. Хүснэгтэд хуваагчийн нүдэнд 27, үлдэгдлийн нүдэнд 4 гэж бичгэнэ. 613 ба 4-ийн ноогдурыг олъё. Инхийн тулд хуваагдагчийг хуваагчид шууд хувааж өгнө. 613 ба 4-ийн ноогдур 153 ба 1 үлдэж байна. Ноогдурын нүдэнд 153, үлдэгдлийн нүдэнд 1 гэж бичгэнэ. 7 хуваагдагч ноогдур 5 гэж өгөгдсөн байгаа бол хуваагчийг эндээс олохдоо мөн адил хуваагдагчийг ноогдурт хувааж өгдөг. 183 үлдэгдэл нь 2 гарсан байна. Хүснэгтэд хуваагчийн оронд 183, үлдэгдлийн оронд 2 гэж бичгэнэ. Дараагийн багнанд хуваагч болон ноогдур, үлдэгдлүүд тус бүр өгөгдсөн байна. Тэгвэл эндээс хуваагдагчийг олохдоо мөн адил хуваагдагч ноогдур хоёрын үржүүрээр үлдэгдлийг нэмж өгнө. Тэгэхээр үржүүр нь 882, үлдэгдэл тгийг нэмэхээр тоо хэвээрээ бичигдэж байна. Дасгал 5. Илэрхийллийн утгыг олоорой. Бидэнд 5 үлдэлтэй илэрхийлэл өгөгдсөн байна. Тэгвэл эхлээд бодохдоо бид нар хаалтан дотор байгаа тооныхоо үрж хуваахаас эхэлж боддог шүү дээ. Тэгэхээр 129 ба 38-ийн үржүүрийг хамтдаа олцгоё. 129 ба 38-ийн үржүүр. Мэдээж эхлээд нэгжийн оронд байгаа 8-аар үржүүлнэ 1032. Түүний дараагаар 10-ийн оронд байгаа 3-аар үржүүлээд 387. Уг 2 тооны нийлбэр нь 4902 гарч байна. Түүний дараагаар хаалтан дотор байгаа хасах үйлдэлийг хий. 43024-өөс 4902-ыг хасаж өгвөл ялгуур нь 38122 гарч байна. Хаалтан доторх тоогоо бодсон юм чинь дараа хаалтнаас гаднах үржих хуваахуудаа бодно. 9212 ба 9-ийн үржүүр 82908 гарч байна. 82908 ба 12-ийн ноогдурыг олъё. 82 12 6 удаа багтаж байна. 109 12 9 удаа багтаж байна. 108. Эндээс 108-д 12 9 удаа багтана. Гэхдээ энд 2 орон буюу нэгжийн орон, 10-ийн орон хоёуланд нь хуваагдаж байгаа учраас бид нар тэг өгдөг шүү дээ. Тэгээд 108-д 12 9 удаа багтана. 108-д 12 9 удаа багтаж байна. Ингээд ноогдурын утга 6909 гарч байна. Үүний дараагаар хамгийн сүүлийн үйлдэл болох 6909 дээрээ хаалтан доторх гарсан тоогоо нэмж өгөх нь байна. 38122-ыг нэмлээ. Нийлбэрийн утга 45031 гарч байна. Дасгал 6. Компьютер 1 секундэд 9420 үйлдэл хийдэг. 1 минутад хэдэн үйлдэл хийх вэ? Өгдлөө бичээ. 1 секундэд 9420 үйлдэл хийдэг бол 1 минутад хэдэн үйлдэл хийх вэ? 1 минут эндээс 60 секундтэй тэнцдэг гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл 1 секундэд 9420 үйлдэл хийх юм бол 60 секундэд хэдэн үйлдэл хийх вэ гэдгийг үржүүлнэ. За тоог тэгээр үржүүлэхээр тэг хിവэрэ байдаг учраас тгээ бичиж 9420-оо 6-гаар үржүүлэхэд 56520.
Ингээд 1 минутад компьютер 565,200 үйлдэл хийдэг байна. Дасгал 7. Ногооны талбайн урт нь 3525 м. Өргөн нь түүнээс 25 дахин богино бол уг газрын талбайн хэмжээг олоорой. Өгдлөө бичиж урт нь 3525, өргөн нь харин 25 дахин богино. Тэгвэл талбай нь хэдвэ гэдгийг болно. Эндээс өргөнийг бүгдээрээ олъё. Уртаасаа 25 дахин богино гэсэн учраас 25-д хувааж өгнө. 141 м гарч байна. Талбай нь урт болон өргөний үр журээр олддог. 3525 ба 141-ийн үр жур. Багнан бичиглэлээр бичээд бодъё. Тоог нэгээр үржүүлэхэд тоо хэвээрээ гардаг 3525. Түүний дараагаар 10-ийн оронд байгаа 4-өөр үржүүлье. 3525-ыг 4-өөр үржүүлэхэд 14100. 100-ийн оронд байгаа 1-ээр үржүүлэхэд 3525. Эдгээр тоонуудын нийлбэр 497,025 гарч байна. Талбай нь 497,025 м². Байх нэ. Хичээлийн анхааралтай үзсэн хүүхдүүддээ баярлалаа. Амжилт хүсье.